За өнөөдөр бодиттой улс төрийн талаар ярилцсанаа. Бодисоохон За, бодис 27 наснда сая жигсаалтаар улсын хуралд нэр дэвшсэн. Тэ? Нийт 40 гаруй хүнээс 37 дэвшсэн. Тэгээ 18 26, 26. 26 26 тэгээ эхний 18 нь бол одоо гишүүн болцсон тий. Тэгэхээр дөнгөж 26 27-д одоо айгүй за 26 та бүр одоо хамгийн залуу нэр дэвшигчээр сая 2020 оны сонгуульд оролцсон. Тэгээ аялаа одоо Монголын улс төр тогтолцоо сонгуул идеолог буюу одоо намын үзэл суртал гэх юм уу? Үзэл суртал гэхээр бас нэг болдгоо маа тий. Үзэл баримтлал гэвэл Өдрөө баг үзэл баримтлал лөө. тий. Тэгээ энэ идеологийн талаар ингээд хоёулаа өнөдр ярилцъя. Тэ? За юу ч гэсэн миний харж байгаагаар саяхны хүртэл 90 оноос хойш олвол олон намтай болсон. Тэгээд 20 он хүртэл 30 жил ерөөсөө нам өөрсдийн гэсэн үзэл баримталгүй явж ирсэн. Зүгээр нэг символ төдий ингээд урдаад духан дээр нэг наачдаг. Тэгснээ тэр үзэл баримтлалаа ерөөсөө дагдаггүй. Ардчилсан нам нь халамж хийн, ардын нам нь халамж хийн, барууны гэж байгаа намууд халамж хийн. За тэгснээ зарим намууд бол баруун зүүнээ ерөөсөө ялахгүй. За бүр одоо жижиг намууд бол бүр улс төрийн тэр идеологич тодорхойлж хэлэхгүй байгаа штэ. Вебсайт ч байхгүй. Шалгаад ороод үзэх тийм үү? Ямар ч мэдээлэл байхгүй. Тэгээ чиний бодлоор ийм олон улс төрийн нам байх нь ер нь болж гин үү? 3 сая ард түмэнд 30-аад ийм нам байна гэдэг бол хэр зохистой вэ? За. За нэгдүгээр бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Тэгээд мэдээч улс төрийн нам бол өөрөө намайг бол хязгаарлаж болохгүй гэж өнөө бас бодож байна. Тэгээд нөгөө улс төрийн нам гэдэг чинь өөрөө нэг ёсондоо төрийн бас байгууллага тийм нийгмийн хүсэл сонирхол лиг илэрхийлэх юм юунуудын нэгдэл хүмүүсийн нэгдэл гэх юм уу нэг ёсондоо тийм нөгөө талаараа бол ганцхан төрийн эрх мэдлийг авах боломжтой улс төрийн субъект бол явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр улс төрийн нам бол өөрөө нөгөө нэг нийгэмтэйгээ адилхан тодорхой хэмжээний бол байх ёстой л зүйл үзэгдэл юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд Монголд олон нам хэрэггүй, зарим хүмүүс бол маш олон нам байна гэдэг. Уу яг нам байж л байг л дээ тий. Байлаа гэж яг бид нар ч яг юу буруу өгöd байгаа юм тий. Яг тэр хүмүүс маань бас юм олон сонголтыг гаргаж ирэхин тулд байж байгаа болов. Гэхдээ яг мэдээж Монголд бол яг төлөвшөж яваа ч юм уу институцийн түвшинд хөгжсөн болвол гарын 5% хүрхгүй нам байна тий. Тэгээд улс төрийн сонгуульд бол идэвхтэй оролцдог бас нэг 5 6 нам за саяны сонгуулиар одоо хэд оролцсон юм бол тий. Тэгээд иймэрхүү намууд бол байна. За дээд хөрхөд бүртгэлтэй бодвол одоо 36 37 8 байгаах. Тэгээд хамгийн сүүлд одоо хэд болж дээд хөрхөд бүртгэлтэй болсон байна. Тэгэхээр 38 намаас янз бүрийн төлөөллүүд, янз бүрийн үзэл бодолтой хүмүүс ингээд дэвшин гэдэг бол бас болж байна тий. Тэгээ нөгөө Германд ч гэсэн нөгөө нэг пиавогчтой холбооны нам гих мэтлэн нөгөө нэг намууд байдаг гэдэгтэй адилхан тий. Яг бас пиаводог хүмүүс нэгдээд нэг нам байгуулж байгаатай адилхан. Үнэн ба зөв нам гээл одоо манайд бас байдагтай адилхан тэгээд намууд байж болж байгаа. Яг мэдээж нам улс төрийн хүчин авч явна гэдэг бол бас нэлээд том тодорхой хэмжээний олон хүний бүлэг их ашиг нөгөө талаараа бас томхон санхүүжилт байх шаарддаг юм институт юм болов уу гэж бас бодод байна. Тэгэхээр ийм багаз тийм уг нь бол тэр анхны санаа нь аюу хөөхөн одоо бүх хүмүүсийн хүсэл сонирхлыг илэрхийлэх хэрэгтэй тий яг гэвэл нийгэмд олон янзын хүсэл сонирхолтой хүмүүс байна. Хэдий цөөгч гэсэн тэд нэр ингэж одоо улс төрд хүслээ илэрхийлэх хэрэгтэй. Тийм учраас жижиг намууд одоо байх хэрэгтэй гэж. Гэвч үнэн хэрэгтэй одоо харуу бол сайн муу хоёулангаас нь тогтоод тэгээ мууч бас энийг одоо далимдуулж ашиглаж байгаа явдлууд. Жишээлбэл санал хуваах. Эсвэл жижиг намууд нь
одоо шинээр жишээлбэл намууд үүсгэх, эсвэл жижиг намуудын хүчийг тарамдуулаад өөртөө худалдаж авах ч гэдэг юм уу. Жижиг намуудыг өөрөөр хэлбэл сонгуулийн хэрэгсэл болгож ашиглаад яг чи бит хоёрын ярьж байгаа тэр анхны сайхан одоо санааг будаа болгодог. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхэд бол ямар нэгэн хууль гаргах шаардлагатай юу, бүр ийм детейл рүү н орох шаардлагатай юу, эсвэл зүгээр л энэ нь үнэхээр ингээд байж ах хэвээр одоо ёстой зах зээл өөрөө шийднэ гэдэг шиг л явах хэвээр юу гэж бодож байна. Яахан тэгээд нэг талдаа бид нар нөгөө нэг яг Монгол бол гэж одоо бид хоёр ярьж шít. Тэгэхээр Монгол өөрөө бас яг нөгөө нэг чи мэдчихэл байгаа бид нар нөгөө коммунизм гэл яг саяхан хүртэл одоо 100 жилийн өмнө хүртэл ямар нийгэмд амьдарч байгаад тэгээд бас коммунизм ачаар бид нар ямар нийгмийг бий болгоо те зөвл Татбат улсын нөлөөнд орж бид нар бас үйлдвэртэй юм хөгжсөн нийгмийг бий болоолаа тэгээд тэрний ачаар нөгөө нэг ингээд бас зарим хүмүүс ирэх нэгдээ те одоо эмэгтэйчүүд жишээлбэл зүгээр гэрийн нэг авгаа байх биш те бас ингээд нийгэмд оролцох бас нэг хүч болоод буйрлаа штэ. Яг тэгэж хөгжсөнтэй адилхан тэгээ хөгжсөн. Тэгээд бид нар бол тухайн үедээ одоо нэг улс төрийн нам хүчинтэй байлаа те. Тухайн үед бол Монгол Ардын нам гэдэг одоо тийм улс төрийн хүчинтэй байгаад хөгжөөд 90 онд бид нар одоо саяхан хүртэлээ штэ. Саяхан 30 жилийн өмнө гээл одоо ярьж байгаа бид нар 35 жилийн өмнө гэхэд нөгөө 90 оны хувьсгал гараад олон намын тогтолцоо бий болоод тэгэл гинт ингээл бүүн болоод те. Нэлээд олон намууд гарч ирээл Монголын улс төрийн хүчнүүд гарч ирээл тухайн үед бол нөгөө нэг бас хуучин улс төрийн хүчин бол Монгол Ардын нам бол суурь хатгалж үлдсэн. Тэгээд бусад намууд бол ямар ч гэсэн бол шин шинээр үүсэж бий болсон. Тэгэхээр өмнөх институт дээр байсан суурьтай намын хөгжил бол тодорхой хэмжээнд шал өөр явчихж байгаа. Адаглал нэг байр сав за гişүнчлэлээс ахгуулаа те. Тэгэхэд нөгөө анх шууд шинээр бий болж байгаа намууд ч нөгөө байр сав гişүнчлэл энэ яах вэ гэдгээс ахгуулаад маш их юм проблемууд гарч ирээд тэгээд одоо 90 онд ч бид нэр анх удаага юм ардчилсан сонгуул өгөөд тэгээд одоо ингээд төлөвшөөд хөгжөөл явж байгаа болоо тэгээд тийм байна. Тэгэхээр өөрөөр намууд өөрсдөө хөөрхий жишээлбэл орон нутгуудад намын үүрч гэж байхгүй те. Ер нь баг нам л үүртэй байгаа шүү дээ бүх аймагуудад гэх мэт. Тийм. Монгол Ардын нам бол ардчилсан нам л ер нь үүртэй шүү дээ тий. Ингээс сүүлийн үед надад бүр ажиглагдж байгаа нэг асуудал байгааз намын өөрийнх нь эцсийн зорилго бол юу? Засгийн эрхийг авах. Тэ? Засгийн эрхийг авахын төлөө нам одоо хүч байгаа шүү дээ. Мөрөө төлбөрөө тавьж байгаа, бүх юмаа хийж байгаа. Гэтэл надад юу анзаарчихсан гэхээр ялангуяа жижиг намууд эцсийн зорилго нь засгийн эрхийг авах биш болоод юу болсон байна гэхээр сөрөг хүчин байх гэсэн майнд руу шууд орсон байгааг анзаараад байгаа байхгүй юу? Жишээлбэл шинээр эвсэж байгаа ч юм уу шинэ ингээд намын улс төрийн хүчнүүд юу гэж юм гэхээр ста мундаг сөрөг хүчин байна ч гэж ах шиг. Тийм. Сөрөг хүчин болохын төлөө нэр дэвшээд байгаа байхгүй юу? Юу вэ? Тэгэхээр энэ чинь ингээд намын тэр эцсийн зорилго нь бас алдагдаад ноёрхож байгаа тэр институцийг улам их ноёрхуулж байгаа. Өөрөөр хэлбэл ардын нам ардчилсан нам хоёр талд бүх хүчийг автоматар өгж байгаа юм шиг өрсөлдөхгүй байгаа юм шиг юм болчихж байгаа байхгүй юу? Тэг энийг бол анзаарж байгаа. Тэнгүүд энэ нь одоо намын санхүүжилттэй холбоотой болчихж байгааз. Тэгэхээр намын санхүүжилтийг ер нь яаж өгвөл дээр гэж бодож байна. Тэгээд яг бодит үнэлэмжээ хийж л байна л да. Яг ингээд харахаар одоо яг ингээд шууд шинэ улс төрийн хүчин байгуулагдаад шууд засгийн эрхийг авах хэмжээнд очино гэдэг бол яг Монголын хөрсөн дээр бол нэг буухгүй тий. Ялангуяа ийм нөгөө том ийм задгай одоо олон тархсан ийм бүтэцтэй тэгээд ийм мажоритар тогтолцоог бий болгож байгаа. Мажоритар тогтолцоогоор ер нь тэгж нөгөө орон нутгийн төлөөллийг бас сонгодог ийм институтээр бол шууд ингээд нэг хүчин ингээд шууд одоо орж ирээ засаг авна гэдэг бол ямарч боломжгүй л байна л да. Тэгэхээр мэдээж тэгээд
тэр үнийг бол нөгөө намын санхүүжилт дээр бас тавьж өгөх ёстой болох байх. Тэгээ яг намын санхүүжилтийн тухай, улс төрийн намын тухай нөгөө хуулийн шинжилсэн найруулга энтрийг 2023 онд саяхан бас батлаад тэгээ 24 оны 1 сарын 1-ээс одоо хэрэгжиж явж байгаа ийм зүйл бас байна шүү дээ. Тэгээд энэ дээр бол ерөнхийдөө бол нийт сонгогчдынхаа нэг ба түүнээс дээш хувийн санал авсан наамд бол улс төрийн санхүүжилтийг олгоно гэж заасан байна. Тэгэхээр одоо нийт сонгогч гэж үзвэл нэг 2 сая 200 мянган 2 сая 200 мянган нийт сонгогчийн 1% гэхээр ч одоо ойролцоогоор бол нэг 200 мянган хүний санал авч иж тэр нам ингээ санхүүжилт авахар болж байгаа байхгүй. Тэгээд ингээ бодит байдал дээр буцаад очихоор одоо хоёлаа ингээ харъя л да. За ерөнхийдөө одоо өөр 200 мянган 22 мянган хүний санал авсан нам одоогоор хэдэн нам байгаа. Тэ. Тэгээ одоо тэр нэг яг ингээд үзэх юм бол нэг за өсрээд нэг 6 7 нам байгаа ах зэ. Засгийн эсэл байгаа одоо нөгөө 5 нам байна. Дээрээс нэмээд нөгөө нэг алдартай үнэн ба зөв за өөр юу байдгийг те. Ямар нөгөө Батцандангийн ямар нам бэлээ. Тэр намууд одоо ингээд байгаалах. Тийм тэгээд бусад намууд бол ямар нэгэн байдлаар ингээд санхүүжилтаас бол хойно хоцрох боломжтой болж байгаа хгүй. Тэгэхээр яг ингээд бодит байдлаар бол ингээд улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль батлагдсан ч нөгөө нэг босгоо бас дахиад авах уу тий даваад дахиад санхүүжилт авах уу гэдэг дээр бас очиж байгаа хгүй. Тэгэхээр одоо миний бодлоор яг 1%-ийнхаа босхыг даваад санхүүжилт аваад ингээд байнгын тогтмол ингээд улс төрийн хүчин байгаад явах чадамжтай нам болол хэцүү л ах гэж миний бодлоор бас бодож штэ нэг 2 саяас ч 100 гэхээр чинь тэгээд 22 мянган хүн байгаа юм шүү дээ. 22 мянган хүнийхээ босхыг даваад явах нам саяны сонгуулиар харахад л одоо гараал ирэх л ах л та. Тэгээд сонгуультай холбоотойгоор надад бас одоо нэг төв шүүмжилж чаддаг нэг зүйл бий. Тэр бол сонгуул өгж байгаа хүмүүс сонгогчд улирлын байдлаас болоод сэтгэл зүйн төлөвт маш их нөлөөлдөг. За тэгээд сэтгэл зүйн төлөв нь сонгуул өгөх хүнд өгөх хэсэгэд нөлөөлдөг. Гэдгийг одоо аюул олон судалгаанууд тогтоочод байгаа юм. За судалгаанаас өмнө ч гэсэн энэ санаа байсан уу байсан. Мончесгээ хэлж байгаа штэ хуулийн амин сүнсэндээ. За дулаахан цаг ууртай амьсгалд ийм төрүүд байдаг юм байна тий. За зөөлөн уур амьсгалтай улсуудад бол ийм шашин илүү их дэлгэрдэг юм байна. Жишээлбэл Энэт хэгт Африкт ч гэдэг юм уу. За Европ бас чиглэг дулаахан. Гэтэл эсвэргээр хүйтэн уур амьсгалтай Оросд эсвэл Монголд Тартаруудыг аюул хийж байгаа тийм. Ийм хүйтэн уур амьсгал нь хүмүүсийг тийм нэг дурламтгай энэ төр биш. Шашин давтамтгай энэ төр биш. Илүү тийм хөдөлмөрч тэсвэр хадважил survive буюу одоо тийм амьд явахын төлөөх амьдралын хэм маягт оруулдаг. Тиймээс ингээд сэтгэл зүйн төлөв нь хүртэл өөр болчдаг. Тиймээс хийж байгаа хууль нь хүртэл өөр байдаг. Ингээ байгаль тэр географида холбоотойгоор өөрсдийн гэсэн хууль амьдралын хэм маягтайгаа зохицуулж ингэж үндсэн хуулиа жишээлбэл хийдэг. За яагаад ингээд Азад илүү нөгөө тийм дарангуйл маягийн деспот тий тоталитар дэглэмүүд оршоод идэгин Хятадд, Оросод түүхийн хувьд. Гэтэл яагаад илүү дулаахан газар тэгдэггүй юм ч гэдэг юм уу. За эсвэл бүр Африк руу очингууд одоо боолчлол дулаан цаг ууртай амьсгалт боломжтой. Тэгээд дулаан биш байсан бол боолч хийх боломжгүй болчихж байгаа ч юм уу. Тэгэхээр эндээс ахуулаад орчин үед энэ санааг авч үзвэл надад ингэж санагдаад идэв. Сонгуулийг бид бол 100 хийж байгаа. Тийм. 100 одоо жишээлбэл марафоны өдөр те хүмүүсийн сэтгэл санаа амар гоё байна. Хаврын гэгээ урьж гин, зуны сэтгэл хөдлөл тийм үү? Бүр шал өөр. Монголд жагсаал цуглаан надад өвөл болдог. Ягаад гэвэл өвөл амар стресстэй, хэцүү.
сэтгэл зүйд амар муу. Дандаа ууртай бухимдалтай. А 100 сэтгэл тэнгэр баяр хөөртэй, наадамлаад л тий. Тэгэхээр сонгуулийг 100 хийх нь өөрөө улс төрд намуудад тийм доогуур шалгуур тавих нэг хүчин зүйл болж гинөө гэж сэтгэл зүйн хувьд. А хэрвээ сонгуулийг өвөл хийх юм бол магадгүй утааны үйлрэл эд 3-9 эхэлсэн үед нэг сард хийх юм бол хүмүүс маш их их шаардна. Сонгуульд тийм үү маш идэвхтэй оролцсон. Яг ингээл хүчтэй зэгсэж байгаа шигэ сонгуулиас тийм их зүйлийг шаардна. А 100 болчингууд ингээд айгүй тайвшраад зөөлөн болоод сонгуул маань за гэдэл багаар нь дэмжиж за эсвэл за энэ шин намаа дэмжиж гэдэг юм уу. Бүр ингээд шал өөр хандлагыг үзүүлж эхэлдэг. Тэгээ ганцхан өдрийн ийм сонголт бүхэл бүтэн ирээдүйн 4 жилийг авч явж байгаа штэ. Тэгэхээр улирал ийм чухал. Тэгэхээр хэрвээ сонгуулийг өвөл хийвэл яагаад болохгүй гэж. Яг хоо болох л ах. Тэгээ маш сонирхолтой. Тийм сонирхолтой л юм. Гэхдээ яг хоо ер нь одоо чи бол социологийн талын хүн яг энэ талаар бол номдоо ч хүртэл тусгасан байдаг шүү дээ. Ер нь ингээд социолог талаар ингээ аваад үзэх юм бол хавар яагаад юм их ингээ гинт жагсаал ингээ нэмэгддэг юм те. За тэгэнгүүт л 100 ямар болдгийг те. 100 ер нь жагсаалын тоо яагаад багасдгийг. Яа тэгвэл мэдээж хар хаалуун дээрээс нэмээд 100-ы нэг ингээд бид нар чинь нэг цикл ингээд хэдхэн нэг сайхан хоногуд байна шүү дээ. Ингээд нартай сайхан дулаахан бурхан ингэр минь гэдэг дэше хараад хэлдэг те. Тэгээ бусад үед бол монголчууд маань бол тэгэл ихэнхдээ өөрхөн амтд тэгэл хөдөлмөрлөөл намар нэг ингээл өвөлдөө бэлчээ ингээл хөдөлмөрлөн нөгөө талдаа өвөл нь бол ингээл өвлөгөө даахгүй гал те. Тэгээд нөгөө нэг одоо нөгөө манай молмоо агш маань одоо хэлсэн нэг айхтар үг байгаа шүү дээ. Монголд бол ядуу хүн байдгүй гэх те бидэд бол яг тийж хэлж дээ. Яа юу яриад байгаа бэ? Ядуу хүн энэгээр дүрэн байж дээ гэдгийгсэн чинь. Яг жинхэнэ ядуу хүн чинь нэг энтгэгд байдаг юм аа гэх. Юу яриад байгаа энэ чинь ингээ гадаа гуйлгуугаад энд ингээ хүн ингээ хөлдөж өгөх гээд ингээ байж штэ гэсэн. Монгол ядуу хүн байсан бол хөлдөөд өгцөө хэзээ нэ те. Яг жинхэнэ ядуу хүн ч болоод юу ч байдаг байхгүй. Наад ядуу хүмүүс чинь ямар нэгэн байдлаар хөрөнгөтэй ингээ хувцастай, хонортой, за эсвэл бол орохоо нэг юм оохотой байна тий. Энэ нөө яг ингээд нэр том яллаас авахгүйд ингээд өөр юм шиг санагдаа. Тэгээ яг хоо нөө энэ geography ингээд мэдээж улс төрийн нөхцөл байдалд бол geography нөлөөлнө тий. Тэгээд манайх бол нөгөө нэг улс төрийн судлал талаараа ч гэсэн geopolitics энтри аваад үзвэл үндсэн хуулийн энтригаа хүртэл бид өөрсдөө тааруулж бас бичсэн үү гэдэг дээр анхаарах. Тэгээд одоо нэг талдаа бидний ингээд төлөө сонгогдож байгаа хүмүүс чинь ямар хүмүүс сонгогдгийг те. За хоёул ингээд үзэл та ямар хүмүүс сонгогддог вэ гэдээ үзэл. За нэгдүгээр олон танигдсан хүн байж болж чинь те сонгогддог. За хоёрдугаар ямар хүн байж болох вэ? Мэдээж ингээд за одоо юу гэдгийг эрдэм мэдлэгээрээ мундаг ч юм уу тэнд нэр дэвшиж байгаа хүмүүсээс хамгийн нэг юм мундаг юм шиг санагдчих бас болно шүү дээ. Мөнгөтэй хүмүүс. За тийм мөнгөтэй ч юм уу те. За мөнгөтэй гэдэг чинь бас л нөгөө нэг байдлаар ямар нэгэн байдлаар юм хийж тэгвэл привилежтэй буюу аав ээж нь гишүүн байсан, аав ээж нь сайд дарга ерөнхийлөгч байсан. Тийм. За тэгвэл ингээд тэр чинь бас л нөгөө олон танигдсан нэг юм өгөгдлүүд байгаад байна шүү. Яг тэрүүнтэй адилхан үндсэн хууль дээр ч гэсэн улс хурлын гишүүн гэдэг бол өөрөө ингээд улс хурлын гишүүн ямар хүн сонгож байгаа. Тэгэхээр тэр улс төрийн нөхцөл байдал дээр ингээд аваад үзэх юм бол нэг талдаа шилдэгүүд өрсөлдөө. Шилдэгүүдээс дахиад шилдгийг сонгох гэдэг нь шүү дээ. За ямар нэгэн байдлаар өрсөлдөө үүсээд тэн дээрээс дахиад сонгож чинь тий. Тэгэхээр бид нар одоо бодвол монголчуудын 3.4 сая хүний хамгийн шилдэгүүд нь одоо яг гишүүн болж чадчихна уу? Гэхдээ тэгээд тодорхой хэмжээнд болж иж бас болно. Нөгөө талдаа тэнд чи өрсөлдөө үүсэж чинь те. Нөгөө талдаа улс төр сонирхгүй бас өөр нэг хэсэг бүлгийнхэн бас байж болно л доо. Гэхдээ нэг үг байдаг те. Улс төрийг бас чи сонирхгүй байж болно. Гэхдээ улс төр чамаа өөрөө сонирхон те. Тэгэл тэрнтэй л адилхан л ах. Тэгээд миний
одоо харж байгаагаар а энд бол тогтолцоо бүр маш чухал. Жишээлбэл Аа. хүн үнэхээр мундагтай гишүүн болоод байгаа ерөөсөө биш. Одоо юу гэдэг юм? Одоо зүгээр сая жигсаалтад орсон гишүүдийг харъя л да. За энэ гишүүд хэрвээ одоо тэр жижиг намуудад үнэн ба зөв намд бүгд найрамдах намд эсвэл одоо юу гэдэг тий юу иргэний одоо их орноо аврыг ч үлээ тий за энэ намуудад дэвшсэн болвол энэ хүмүүс гарахгүй. Өөрөөр хэлбэл тэр хүн үнэхээр нэг хувьдаа мундагтаа биш. Зүгээр тогтолцооноос буюу ямар нам байгаа юм, ямар улс төрийн сонгуул байгаа юм, хаана тойрог нь байгаа юм, ямар хүрээлэл дэмжиж байгаа юм гэх мэт тогтолцооноос хамаарч гишүүн болох, баг болох, дээр гарах, биднээс илүү юм шиг болох юмнууд дандаа явж байгаа. Тэр харин тэгэл дахиад нэг намын санхүүжилт рүү буцаал гулгаал орж байгаа юм. Тэгээд нам өөрөө яг төлөвсөн үү, төлөвшөөгүй юу? За одоо яагаад ардын нам арчилсан нам 21 аймаг 9 дүүрэгт ингээд салбар албаатай тэгээ ингээд гişүүдтэй тэргээрээ дамжиж ингээд нэг ингээд өөрсдийнхөө юуг хатгалаад байна шүү дээ. Доминити байдлыг хатгалж юм гэх юм уу те. Тэгээд нөгөө талаараа нөгөө намууд маань бол ямар ч тийм танигдах боломж орон зай бас алга байна те. Яг нь тодорхой хэмжээний сүүлийн жилүүдэд бол 16-наас хойш бол сошиал медиагийн хөгжил бас яг тодорхой хэмжээний намуудыг одоо ингээд дээшээ гаргаж ирэх бас боломжийг олгож байгаа. Жишээлбэл одоо нөгөө сошиал медиа хөгжснөөрөө нөгөө популизм бас хөгжиж байна гэж авч үзээд байгаа шүү дээ. Одоо улс төрийн намуудыг би сайн ингээд харахад одоо жишээлбэл 5 нам одоо яг ингээд парламентод орсноос гадна 1% босгоод авсан бол 4 нам байна. Шинэ эвсэл, үнэн ба зөв нам, иргэний хөдөлгөөний нам, бүгд найрамдах нам гэдэг ингээд 4 нам байгаа. Тэгээ энэ 4 нам бол тодорхой хэмжээний нэг улс төрийн итвэхээ үзүүлж чадж байна. За одоо нөгөө иргэдийн оролцооны нэгдэл нам гэдэг бараг 1%-аа босгоод авах шахсан тий ийм нам байна. За энэ намууд чинь нөгөө дараа тодорхой хэмжээний санхүүжилт авч эхэлж байна. Санхүүжилт аваад нөгөө нэг бас улс төрийн нам чинь тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулж өөрсдөө үзэл баримтлалыг түгээх шаардлага. Санхүүжилт гэхээр төр тэр мөнгийг өгж байгаа гэсэн үг үү? Тийм, төр тодорхой хэмжээнд өгж байгаа. Улс төрийн намын тухай хуулиар чинь болвол яг ингээд итвэхтэй улс төрийн ингээд хүчин байгаад явах юм бол тийм. Мэдээж одоо түрүүн хоёулаа ярьлаа 38 намаас одоо улс төрийн хүчин итвэхтэй байгаа сонгуульд оролцсон гэдэг бол намын өөрөө хийх ёстой ажил болчихно шүү дээ. Тэгэхээр тэнд оролцохгүй байгаа маш олон улс төрийн хүчин байгаа шүү дээ. Одоо бид нар чинь нөгөө нэрлдэг нэг хүний нам гэж баг байдаг те. Ганцаараа л байдаг юм шиг яг тэр намынхын гишүүн гэдэг нэрээ үнэхээр гарч ирж байгаа нэг бол харж байгаагүй гэж байх жишээ нэ те. Тэгэхээр улс төрийн нам гэдэг чинь ганцхан хүний ингээд зүгээр нэг 800-ны гарын үсэг цуглуулад бүрдчихэж байгаа юм биш. Нөгөө талаараа энэ намууд маань ингээд сонгуульд оролцоод яваад 1%-аа босгоод тодорхой хэмжээний санхүүжилт аваад тэр санхүүжилтаараа дахин юм хийгээд өөрөөхөө хувьас мөнгө гаргаад улс төрийн хүчийг байгуулах юм бол буцаагаад тэр чинь ингээд ялд унж байгаа хэрэг. Одоо өөрөөхөө хувьас одоо сайн дураараа улс төрийн хүчийг байгууллаа гэж бодъё л та. Тэгвэл одоо яах юм? Бааха өөр тавих уу? Эсвэл бол бааха өөрийнхөө мөнгөөр ингээд одоо бол яг ингээд итгэвтэй байгаа болон өмнө ингээд явж байгаа намуудыг ингээд харахаар дандаа тодорхой хэмжээний санхүүжилт нь ямар нэгэн компани эрх ашиг улс төрийн хүчний те эрх ашигын үнцэрлэл бий болж байна. Нөгөө талаар түрүүний чиний хэлдэгтэй адилхан бас ингэж нэг сонгуулиар дамнан амьдрагчд бас бий болж байна шүү дээ. Гэтэ энэ бол өөрөө ингээд миний харж байгаагаар бол бас ардчлалын импакт нөлөө давах хөстөж шалгуурл байдаг. Америкт ч тэр одоо өөр хаана гэдэг тийм англич тэр тэгээд германч тэр ингээд их барьдаг хэдэн нам байдаг. Тэр бол уг нь тодорхой. Тэгээд бусад ийм намууд нь ч гэсэн тодорхой хэмжээний өөрсдийнхөө үзэл сурталчилгааг бодлуудыг гаргаад явдаг. За 10 нам оролцоод бүгд 10% санал авахгүй л ойлгомжтой шүү дээ. Тэгээд ямар тэгш оролцоо явъя гэхтэй нь шүү дээ. Тэгэхээр мэдээж тодорхой хэмжээний тийм бол байх л. Намууд өөрсдийн гэсэн идеологийнхаа дагуу мөрийн хөтөлбөрөөр тавиад тэгээд засгийн эрхийг авна гэж үзээд тэгээд тэр мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлээд сайн сайхан нийгмийг бий болгохоор уг нь явах нь шүү дээ. Ондлын үед. Тийм, яг хоо.
Одоо Монголд байгаа намууд одоо л яг хуу арай дээрж байгаа юм те нэг үзэл баримтлал ярьдаг болсон. Тэгвэл тэнд одоо хүртэл асуудал байдаг. Жишээлбэл нэг нам хөдөлмөрийн нам буюу бүх улсад өнөөдөр дэлхийн бүх улсад Лабор парти гэдэг бол дандаа зүүнний нам байдаг. Гэтэл хөдөлмөрийн нам гэж зүүнний нам гэж гарч ирсэн мөртлөө жилийн дараа шууд барууны нам гэж. За ардын нам бол Тийм. коммунист одоо эрс зүүнний нам байжгаад социал демократ буюу одоо зүүн төвийн нам болох тэр жигүүр дотроо ингэж өөрчлөгдөж байна болж байна те. Гэтэл өөр намууд шууд зүүн байж яснаа баруун байж яснаа зүүн болно гэдэг бол бүр энэ бол бүр толгойд буухгүй байгаа байхгүй юу үнэндээ. Тэгэхээр хоёулаа хэрвээ ингэж байршуулж үзвэл одоо ардын нам зүүн төвийнх дээр байна. Ардчилсан нам өөрсдийнхөө хэрэлж байгаагаар баруун төв дээр байна. Гэхдээ маш их түүний юм идэг. За өөрсдийнхөө хэлж байгаагаар баруун төв дээр байна. Гэхдээ бас л зүүнний юм хийх гэж яваад идэг. За либертар нам одоо тэ жил 2 жилийн өмнөөс үзээд бүтлгүүтээд одоо ахаад ингээд залуучуудыг цуглуулад либертар нам бас бий болох гээд явж байна. За барууны нам тэ. За ногоо нам гэж бий. Зүүнний нам. Гэхдээ маш сул бараг хүмүүс мэддэггүй тэ. Сая л нэг сонгуулиас 4 гарлаа. За ингээд тэгэхээр альва улсад олвол ер нь бүх тэр далавчны ингээд намууд байж байгаа. Жишээлбэл эрс зүүнний нам Германд Коммунизмус парти гэдэг коммунист нам байна. Линке парти гэдэг тэг зүүнний нам байна. Англид хаасаагүй ингээд одоо эрс зүүнний эсвэл эрс барууны гэсэн намууд бас байна. Тэгэнгүүт Монголд нэг ч одоо коммунист эсвэл социалист эсвэл тийм хөдөлмөрийн тийм үү үйл түвшний эвлэлийн ч юм уу нам гэж байхгүй. За либертар нам нэг арай илүү эрс нэг баруунд гарч ирж байна. Яг маш хүчтэй цомхон төрийг шаардаж, маш хүчтэй одоо индүүд бол эргчлэг шаардаа тий. Тэгэхээр монголчууд популизм дээр сүрэлцсэн учраас нөгөө баруун зүүн рүүгээ орчход айгүй амархан учраас төвийн нам болцоогоод байна уу? Юу гэж харж байна? Ягаад тийм одоо жишээлбэл зүүнний нам гэж Монголд нэхэр байхгүй юм? Зүүнний нам байгаа шүү дээ. Монгол ардын нам биш таа. Яг ингээд зүүнний гэх юм уу те. Яг зүүнний нам зүүнний бодлого хэрэгжүүлдэг те. Тийм Монгол улсад байгаа нь хамгийн зүүнийх нь одоо мандал байна. Тийм мандал. Яг тэгээд хөдөлмөрийн үндэсний нам би бас тодорхой хэмжээнд ингээд хараад бодоол явдаг байхад тэр бол мэдээч ингээд юу санагдчихл байсан. Жон сонин. Одоо улс төрийн хувьд ингээд зүүнний үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлнэ гэж авч үзэж үзчихсэн аа. Гинт нэг юм болсон чинь үгүй бидний барууных боллоо. Тийм яг тийм үйл явц боллоо шүү дээ. 20 оны сонгуулийн дараа одоо ингээд явж чад саяхан л бас өөрчлөгдлөө шүү дээ хүн наач тий. Яг энэ энд нэг орон зай нөгөө мажитар тогтолцоо руугаа л бас ороод ярихаас өөр аргагүй л болж байгаа шүү. Яаж? Мажитар тогтолцоо чинь ингээд өмнө нь бид нар яг ингээд өмнөх 8 удаагийн сонгуулийг бол мажитар тогтолцоогоор явууллаа тий. За 12 оны сонгуулийг тооцохгүйгээр бусд нь бол бүгд л ерөнхийдөө үнэлэхгүй ялтаадаг мажитар тогтолцоог бас бий болголоо шүү. Тэгээд ирэхээр чинь хүссэн үсээгүй нөгөө нэг илүү суурьтай хүчтэй олон танигдах боломжтой нам нь бол одоо институттэй хүчтэй намууд бий болж байгаа. Тэгээд тийм болохоор нөгөө 92 оны сонгуульч гэсэн яг ингээд гинт арчилсан улсынхан гарч ирэл амар ингээд үйл явц корреляц залуучууд хийлээ гэж харсан чинь Монгол ардын намууд шаллаар арчилчихж байгаа. За тэгээ болохоо ялсан тий 90 оны дараа ардын нам ялсан тий 92 оны сонгуулиар тий олон голлоо тий одоо хэд хилээ 68 судалж илүү нэлээд өндөр судалтай байна шүү дээ. Тэгээд тийм үнэлэхгүй олон голчж байгаа. Тэгсэн чинь нөгөө нэг хүсээдээс өөрчлөлтөө хийх юм уугүй юу нөгөө улс төрийн хүчнээ ингээд солио гэсэн чинь тэгээ болохоо харна арчилсан намынхан гэсэн яг тэр тоглолтыг хийсэн шүү. Жижиг 90 онд бол нөгөө жижиг 5 намынхаа эвслийг бий болгоо тий.
Нөө нэг арай хийж үсчихсэн хамаагүй зүүнний намтай ч барууны намтай ч хамаагүй бүгдэндээ нийлүүлж аваад бүгднгийн нэг болгоод дөрөвний чиний хэлдэг шиг эрх баригч намын эсрэгэл гарч л байвал хинтээ ч хамаагүй нэгдэгээл ингээл тавуулаа нэгдэл нөгөө социал демократ нам либертар нам энтерга бүгднгийн байхгүй болгоод нэг нам болгоод арчилсан хөдөлгөөн эвсэл гээл ороод за тухайн үед мэдээч 96 онд ингээд эвслийг бол нөгөө төр барих бодлого бол бас бий болж байгаа тий 96 онд бий болоод тэгээд нөгөө нэг хүсчихснээр эвсэл нь ажиллаагүй бас тодорхой хэмжээнд нөгөө нэг залуучуудын нөгөө аймаар сайн явна мөн гэд яриад байсан эвсэл маань ингээд тодорхой хэмжээний нөгөө хүсчээс үлээлтэндээ өрөхгүй засаг нь унаа доктороод тий ингээд тодорхой хэмжээний төрийн хямрал руу ороод ингээд явлаа шүү дээ. Тэгээд монголчууд өөрсдөө яг тэр тухайд одоо хямралын цаг хугацааг бол маш их шинтэйгээр тууллаа тий. Тэгээд 2000 он дахиад сольчих жоо. Монгол ардын намаар. Тэгээ нөгөөдг нь ингээ мажоритар тогтолцооны давуу талыг ашиглаад ингээ 2004 8 онд яллаа тий. За ингээд явж ирсэн 8 онд нөгөө том асуудал гарсан. За 2010 онд за Монгол ардын нам 2 хуваагдсан тий. Нэг талдаа намынхаа лидер байсан үнийг дагж нэг хуваагдаа нөгөө талдаа хуучин зүйлээ авч үлдэн гэдгээр нэг хуваагдаа мах нь болоод ингээ хуваагдчихгоо яг бас тент нэг жоох орон зай үүснэ нэг арчилсан намынхаа бас тодорхой хэмжээний орон зай үүсэж байгаа. Тэгээд 12 онд арчилсан намынхаа яг засаг барьж байгаа. Тэгээд нөгөө нэг засаг барих үедээ яг эдийн засгийн ч бүүм үе таарлаа. Тэгээд ингээд явсан. Гэхдээ ингээд боломж байсан. А тэр боломжоо хэр сайн ашигласан яг мэдэхгүй байна. Тэгээд одоо 16 онд мэдээж буцаагаад иргэд дүн тавилаа тий. Тэгээ Монгол ардын нам бас ингээд ялт байгууллаа. Тэгэхэд ч 10 махна гэж байсангүй тий. Тэгээ ингээ харахаар нөгөө мажоритар тогтолцоо ч хүсүүсээгүй ийм нөгөө үндэсний хэмжээний том мастай ийм намыг л дэмждэг тогтолцоо байгаа байхгүй. Энэ тогтолцооны ачаар л тэгэхээр тогтолцоо маш чухал. Энийг ерөөсөө одоо сонгогчдын боловсрол гэж дандаа ярьдаг тий. Бид маш сайн ойлгох хэрэгтэй. Мажоритар тогтолцоо юуг дэмждэг юм? Пропорционал нь холимогоор хийвэл юу дэмждэг? Сонгуулийн үр дүн шал өөр байж болох бүр үр дүн гаргаж байгаа тий. 20 оны сонгуулиар мажоритараар ахиад хийсэн бол ардын нам бүр үнэмлэхүй засаг авах байсан. Иргэний зориг нам маань байхгүй байх байсан. Хүн нам ч шүү дээ. Тиймээс сонгуулийн тогтолцоо маш чухал. Энэ ер нь хэн гарах вэ гэдгийг хүртэл шийддэг. Хэнд боломж олгохыг хүртэл шийддэг. Тэ? Даанч хоёлаа яриагаа ингээд дуусгах хэрэгтэй болж байна. Зүүмээс өгсөн цаг бол ерөөсөө 30 минут. Тэгээ одоо ер нь 30 секунд үлдсэн байна. Уг нь бол ахиад ярмаад л байна. Харин ийм болч эксплорж ярихын тулд мөнгө төлөх хэрэгтэй болчиход байна. За. Тэгэхээр нөгөө сонгогчдын боловсрол гэдэг шил хоёулаа данд ийм зүйлийн төлөө одоо энэ ярилцлагыг хийж байгаа. Иргэд өөрсдөө улс төрөө сайн ойлгох, сонгуулийн тогтолцоо идеологийг сайн ойлгох хэрэгтэй. Энэ бүхэн бас биднээс шалтгаална, тий? Тий. Тэгээд яг мэдээж нөгөө нэг нам төрөө санхүүжилтийн өгөөд тий ингээд хөгжүүлээ явах нь бол маш чухал. Тэгээд ингээд одоо энэ тогтолцоо бол дараагийн ингээд сонгуулиар илүү сайн ингээд олон намууд орж ирэх бий боломж болно гэж харж байна. За тэгээ баяртай. Ямар урд тасч. Харин